Сайн байцгаана өргөн үзэгчтэй та бүхэн цаг амарцгааж байна уу? Монголын медиа агентлаг цаг үрд мэдээлэл хөтөлбөрөөр баасан гарагийн дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Хүлээн авна уу? Вакцины даруйснаас суусан байж болзошгүй гэж эцэг эхчүүдийн хардаж байгаа өвчлөлийн тухай сурвалжлагыг бид өмнө нь үзүүлж байсан билээ. Тэгвэл яг энэ асуудлаар Гавалтай аймгийн Тонгил сумын иргэн бидэнд дахин хандлаа. Даваад оржин охин хонгорзуулах 2 сартай байхдаа товлолын дагуу вакцин хийлгсэн боловч тарилгын дараа хөлн богдож өнөөдөр хүртэл эдгэрэг байгаа юм байна. Хонгорзуулах хүн одоо 5 сартай бүтэн 3 сарын турш вакцины буглаатаа явж байна. Анх идэд үргэлжлэл байна гэж тогтоосноос хойш 4 удаа наркоттой хагалгаанд ороод байгаа юм. Орон нутагт эмчлэх боломжгүй даруйхан хотод очиж эмчлүүл гэсний дагуу их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 20 орчим хоног эмчлүүлжээ. Эмчнэр шаардлагатай эмчилгээг хийж байгаа ч охины гуйн дээрх буглаанд өөрчлөлт гарсан зүйлгүй байгааг ээж нь хэлж байна. Олдоос ирсэн даруйдаа оройн шууд хаалганд орсон байгаа. Тэгж ороод орлуулаа. Ерөнхийдөө ер нь бол эдийн шинжилгээ авсан холбогдох бүх шинжилгээг бол хийгдсэн байгаа. Компьютер график тарсан эдийн шинжилгээгээр бол ямар нэгэн хавдар мавдрын хүсэр байхгүй ерөөсө вакцинаас олж барангуй ерөөсө булчингаа хамарсан өрсөлдөлтөй болсон байна л гэсэн байгаа. Охины маань хөл идэхгүй насан туршийн эмгэгтэй болчихъя гэж айж мэгдсэн аав ээж хоёр хандах ёстойгоо бүхэл газар явсан байна. Иргэдийн дуу хоолойг сонсдог засгийн газрын 11 төгрөг залгаж үзжээ. Гэвч дөрвтэй хариу авч чадаагүй л байна. Засгийн газрын 11 төвд иргэдийн ирүүлсэн гомдол санал өдөр хоног цаг хугацаатайгаар баримтаар үлдсэн байдаг. Хонгорзул охины аавын хувьд 11 сарын 8-нд засгийн газрын 11 төвд энэ асуудлыг хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг гомдлыг ирүүлсэн байна. 11 сарын 8-нд ирүүлсэн энэхүү гомдлын дагуу 11 төвөөс эрүүл мэндийн яам руу энэ асуудлыг хуваарлсан байна. Эрүүл мэндийн яамны зүгээс 11 сарын 11 хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байж байгааг энэ асуудлыг мэргэжлийн хяналтын газар шилжүүллээ гэсэн хариултыг өгсөн байна. Харин 11 сарын 10-ны өдөр эрүүл мэндийн яамнаас энэ саналыг хаасан байна. Мэргэжлийн хяналтын газар хуваарлсан асуудлыг мэргэжлийн хяналтын газар шалгаад энэ асуудлыг эргүүлээд эрүүл мэндийн яамд хуваарлсан. Харин эрүүл мэндийн яам хамгийн сүүлд тухайн Говьалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт өргөдлөө гаргаж өгнө гэсэн хүсэлтийг эцэг эхэд нь хүргүүлжээ. Зөвхөн хонгорзуул охинч биш вакцин тариулснаас болсон байж болзошгүй гэсэн онцтой олон хүүхэд эмнэлэгт байна. Бяцхан үрсэн эрүүл мэндээр тоглож байгаа энэ мэт үйлдэлийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Эрүүл саруул төрүүлсэн хүүхдээ бусдын буруутай үйл ажиллагааны золиос олгож байгаа эцэг эхчүүдийн гомдлыг хэн шийдэх ёстой талаар охины ээж арга баран ярьж суна. Би одоо тэр сувлэгчтэй бол бас гомдолтой л байгаа Говьалтай эрүүл мэндийн газрын сувлэгчд ерөөсөө шууд гаднаас коридорт явж байгаа л орж ирэл ямар нэгэн халдвар хамгааллын дэглэм барилгүй шууд вакцин хийсэн. Тэгээд дараад нь өөрт нь яг иймэрхүү байдлаар чиний одоо бохир гарын улмаас манай хүүхдээ эрүүл мэнд тохирчод байна. Мөн тэгээд одоо миний нүүрэн дээр олвол ингэж вакциныг задлж яг тэгж хийдэг. Би бол тэгэхээр одоо хонж үндсэн вакцин хийх ч юм уу үгүй бол одоо тухайн хүний халдвар хамгааллын дэглэм алдснаас болоод манай хүүхдээ иймэрхүү байдалд төгчөөд байна гэсэн гомдол тавиад байгаа л дээр нь тэр Говьалтай эрүүл мэндийн газарт за ийм вакцин хийшээ гэдэг аюуг нь үзүүлээд биш хийсэн. Тэгэхээр өнөөдөр яг танай эрүүл мэндийн газраас тухайлбал ямар нэгэн зүйл дээр энэ тал дээр тайлбар хийсэн болов яг энэ вакцины асуудлаараас эрүүл мэндийн яамд хандсан юм байгаа болов танай аймгийн зүгээс. Манай аймгийн зүгээс угаасаа аюул тийм юу яасан гээшээ. Тэр намайг бол тэгээд дагалдаад зөвлөчөө буруутай үйлчлэх сослын тийм өөрчлөлт ирсэн байгаа. Тэр үйлчлэлийн дагуу манайх бол юу яаж шалгаж байгаа шүү дээ. Шалгах комиссарын шалгаж байгаа. Дээш бүр над даваад чи хонгорзуул гэдэг тэр бүгдээ трейс байхгүй гэж өөр яг очиж тэр яамд хүртэл хандсан гэсэн. Тэрнээс бол бид тэр яг тэрний дагуу шалгаж байгаа шүү дээ. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд дөнгөж төрснөөсөө эхлээд 15 нас хүртлээр 6 төрлийн вакцины 17 тоног хийлэгдэгэ. Энэ нь 7 төрлийн өвчнөөс сэргийлэх зорилттой байдаг. Гэтэл өнөөдөр бидний хүүхдүүдэд хийж байгаа вакцины баталгаа, хадгалалт ямар байдгийг бид мэддэггүй, сонирхдаггүй хэвээрэл байна. Вакцины улмаас хүүхэд нь өвчилж байж болзошгүй энэ мэт олон тохиолдлыг эцэг эхчүүд бидэнд хэлж хандсаар байгаа юм а. Үнэхээр вакцины сөрөг нөлөө авчирсаар байгаа юу? Хэрв
Тийм бол ямар учир шалтгаантай байгаа тухай болон манай улсад хийгдэж байгаа вакцины чанар хадгалалт яг ямар зориулалтаар хүүхдүүдэд тарьж байгаа тухай бид цовруул сурвалжлагыг бэлтгэн та бүхэнд үзүүлэх болно. Хөтөлбөрөөр дараагийн мэдээгээр үргэлжлүүлье. За улсын хурал холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар улсын хурал дэх Монгол Ардын намын бүлэг байгуулагдаад байна. Түүнчлэн улсын хурлын үйл ажиллагааг боловсронгуйлгахад чиглэсэн эрх зүйн зарим талын зохицуулалт хийгдлээ. Цаашид хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд ч бий гэж гишүүд үзэж байна. За шинээр батлагдсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бол гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч суралцж байгаа иргэдийнхээ саналыг авахар болоод байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналаа өгөх таатай боломжийг бүрдүүлсэн. Ерөнхийлөгчд нэр дэвшигчдийн гэрэл зургийг саналын хуудас тавихаар болсон. Ингэснээр бичиг үсэгт тайлагдаагүй иргэд саналаа өгөх болцоо бүрдсэн гэж ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан улсын хурлын ажлын хэсгийн ахлагч Бурмаа тайлбарлаж байна. Харин сонгогчдын эрт 50% хүрээгүй нөхцөл дахин санал хураалт явуулах биш, нэмэлт санал хураалт явуулдаг байх зарчмыг ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тусгаад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дээр хэрвээ 50%-ийн эрт хүрээгүй байх юм бол дахин сонгуул явуулахгүй, энэ чинь нэмэлт санал хураалт явуулахаар төгсөөлж өгч байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн эрт хүрээгүй хэсэг дээр нэмэлт санал хураалтыг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа авна. Тэгэхээр тэнд өмнөх санал хураалтанд ирээгүй иргэдээс л авна гэсэн үг. Тэгэхээр сүүлд авж байгаа санал хураалтанд орсон хүмүүсийнхээ саналын эрсдээр нэмнэ. За саналын тоог нь ч гэсэн авсан дүн дээр нь нэмнэ гэсэн үг. За улсын хурал ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинчлэхдээ нэр дэвшигчдэд өгөх хандивын дээд хязгаарыг эргэн 10 сая хүртэл хуулийн этгээд 50 сая хүртэл төгрөг байхаар шийдээд байна. Харин нэр дэвшигчдийн сурчлагын хугацаа нийт 35 хоног байх юм. Хэвлэл мэдээллийнхний хувьд нэр дэвшигчдэд сурчлага хийх адил тэгш боломж олгох, бас нэр дэвшигчдэд зарим талын шаардлага тавигдах зарчмыг ч хууль тусгасан байна. Нэг телевизээр нэвтрүүлгээ гаргалаа гэхэд илүү үнэтэй, нөгөөх нь хямд үнэтэй ч юм уу. Үгүй бол нэгд нь оргил цаг өгөөд нөгөөд нь оргил биш цаг өгч юм уу. Ийм ялгуур байж болохгүй гэсэн. Хэрвээ ингээд саяны нэр дэвшигчдэд тэгш боломж өгөх тэр хуулийн энэ тодорхой заалтуудыг зөрчсөн байх юм бол бас аж ахуйн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагаас буюу харилцаа холбооны газраас 3 сар хүртэл хугацаагаар бас төр зогсоох юм шийдвэрийг гаргаж болно. За улсын хурлын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтанд автомат систем ашиглах, дараа нь сум бүрт нэг дүүргүүдэд 2 хэсгийн оронд гар аргаар хяналтын тооллого хийх хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Харин Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн аль нэг ажлын өдөр явуулах чиглэлтэй байгаа. Гэхдээ эцсийн товыг улсын хурал тогтоох юм. Хөтөлбөрт хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За Томч Алтан гэрлийн төрийн ордноос бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. За улсын хурлын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахдаа төрийн үйл ажиллагаанд тасалдал гацаа үүсэхгүй байхад чиглэсэн зарим талын зохицуулалт хийх ёстой гэж гишүүн Бадмаа Намгүйгийн Батэрд нь үзэж байна. Цаашдаа улсын хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарах хэрэгтэй байгааг ч эрхэм гишүүн санууллаа. Хурлын одоо эрс хангаж санал хураахтаа болов байна. Өнөөдрийн хүртэл бол энэ 12 оны сонгуулийн дараа байгуулагдсан их хурл бол өглөөний эрдсээр одоо хүчиндээд энэ хурлын үйл ажиллагааг бол явуулж байгаа. Гишүүд өөр хүний одоо конфиг дардаг. Тугаалгаа бол энэ дээр одоо орчин үеийн технологийн боловсронгуй талаас нь одоо нэвтрүүлэх талаар бас тодорхой ажлууд хиймээр байх юм. За улсын хурлын болон гишүүдийн үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн харилцааг сайжруулах шаардлага бий гэдгийг төрийн байгуулалтын байнгын хорооны удирдлага үгүйсэхгүй байна. Цаашдаа тухайн асуудалд цогц байдлаар хандаж гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хууль дээдлэх чиглэлд өөрчлөлт гаргахад байнгын хороо анхаарсан чиглэлтэй байна. Энэ удаа улсын хурлын тухай хуульд зарим талын заалт туссан гэдгийг ч байнгын хорооны дарга тодтолгоо. 40 гаруйд бол тухайн өдрийн хуралдааны гэхэд эрсэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4-10 заасан эцэргүүцэх шалтгаантайгаа мэдээлэлгүй хуралдааныг орхиж гарсан эсвэл бүртгэлээс гарсан хаалт дотор картаа сугалсан бол
түүний хуралдааны эрс тоосон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөн тоосноо. За энэ удаа улсын хурлын тухай хуульд өөрчлөлт орсноор улсын хурлд Монгол Ардын намын төлөөллийн гишүүд бүлгийн зохион байгуулалтанд орж ажиллах эрх зүйн боломж бүрдлээ. Тухайн хуулийн дагуу улсын хурлд Монгол Ардын намын бүлэг байгуулагдаад байна. Намын бүлгийн хувьд 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм. Бүлгийн ахлагчаар гишүүн Нямагийн инквалд сонгогдоод байна. Бас Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн хувьд байнгын ороодын бүрэлдэхүүнд багтан ажиллана гэсэн чиглэлтэй байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол байнгын хороодод манай бүлгээс орох гишүүдийн харьцангуй цөөхөн байгаа. Гэхдээ энүүнийг бид нэр явцдаа ер нь байнгын хорооны нэг байнгын хороонд хариуцлах гишүүдийн тоог арай цөөлөд зөв бид нар бүлгийн зүгээс олон гишүү харуулах гэдэг үүднээс биш ер нь хуулийг боловсруулах хилцхийн явцад аль олон гишүүд оролцож идэвхтэй оролцож явах энэ нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бас энэ талын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох асуудал бол яригдсан зөвтэй гэж урд нь чирж ирсэн одоо чирж байгаа. Үндсэн хуулийн заалт ёсоор бол улсын хурлд нам эвслийн бүлэг болгоноос улсын хурлын дэд дарга сонгогдсон ажиллах эрх зүй орчин үйлчилж байна. Тиймээс улсын хурлд Монгол Ардын намын бүлгийг төлөөлөн ажиллах улсын хурлын дэд дарга сонгогдох юм. Монгол Ардын намын төлөөллийн гишүүдийн хувьд улсын хурлын дэд даргад гишүүн Мьёгамбын инквалдыг нэр дэвшүүлэхээр түрүүнд нь тогтоод байсан тухайн байр суурь шийдвэр нь хэвээр байна. Тиймээс улсын хурлын дэд даргаыг сонгох асуудал хуралдааны дэгийн дагуу холбогдох байнгын ороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар яригдж байж шийдэгдэх юм. Ухамсарын асуудал шүү дээ. Ер нь манайхан залуучууд хойч үеийнхэндээ хэлгээд ер нь бас энэ арих тарсыг бас тодорхой хэмжээгээр зохистой хэрэгэлж сурмаар байгаа юм. Бүр огт хэрэглэхгүй байж болж шүү дээ. Их хэмжээгээр биш зүгээр нэг бага хэмжээгээр одоо ёс төдий хэрэглэхгүй яах вэ? Тий, тэгвэл одоо огт хэрэглэхгүй байж бас болно л доо. Одоо энэ чинь урсан баяр шүү дээ. Тэгэхээр одоо Монгол хүмүүсд нэг тэнийг тэмдэглэхгүйгээд нэг буруучих юм байхгүй. Архигүй сайхан одоо яг уу залуучууд цэнгээд ягаад одоо бүжиглээ танзлаад яадаг юм одоо ямар юугаар яадаг юм сэнгэж болно л да. Үгүй архи юу баг хэрэглэж хэрэгтэй шүү дээ. Тий архи их уусан гэдэг сайн болохгүй шүү дээ. Орчин үеийн залуус болохоор архийг их хэрэглэдэг. Тийм ч болохоор архи болохоор залуусын сонголт биш гэж байна. Манай эдийн газар шинэ жилдээ 8 тэмдэгдээд ерөөсө харихгүй тэмдэгдсэн шүү дээ. Тэгэхээр хүмүүс бид архины хор хогшлын талаар ер нь архины тухай мэддэг юм шиг хэрнээ хор хогшлын талаар төдийлөн ойлголт байдгүй учраас манай улсад архиталт буурахгүй байгаа нэг шалтгаан энэ гэж хэлж болох юм. Тэгэхээр яг энэ асуудлаар архины хор хогшлын талаар бид нар үзэгчтэй мэдээлэл өгөхөөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Ангаах ухааны доктор дэд профессор Насан Цамлыг студид тавиараад байна. Тэгэхээр би танаас эхлээд ингэж асуумаар байна. Одоо шинэ жил юм уу тэгээ бусад вируслыг хүмүүс архихгүйгээр тэмдэглэнэ гэсэн ойлголт ерөнхийдөө манад байхгүй болчлаа. Тэгэхээр ер нь архитай тэмдэглэсэн ч гэсэн тийм ээ монголчууд ер нь хүн дээдл нэг удаадаа хичнээн миллилитр архи уувал зохис хэмжээ юм тийм үү? Ер нь архины зохис хэмжээ гэж яг юу гэлтгийг? За ингээд та бүхэнд энэ орон амар амгалан айлтгая. Тэгэхээр арх гэж юу вэ гэхээр энэ бол 2%-аас дээш спирт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл арх бол хүний биед ороод ацетил альдгээд цаашаа нүрс суулчил задардаг. Тэгтэл одоо яг энийг бол хүмүүс заавал шаардлагатай хэрэгэлдэг, баяр ёслол хэрэгэлдэг гэсэн ийм ойлголт бол байдаг. Энэ бол ер нь их буруу ташаа ойлголт юм аа. Яагаад би ингэж хэлж байгаа нэхээр манай улс одоо энэ архин дондох эмгэг одоо архины одоо хэрэглээгээр одоо Аазтаа бол нэлээд дээгүүр за тамхи татдаг тийм ээ тамхины хэрэглээгээр дэлхийд одоо ихний 10-д ордог ийм одоо бас эмгэлтэй энэ тоо баримт бол байдаг. За эндээс өөрөөр хэлбэл жимсхэн гурилан бүтээгдэхүүн ингээ хүнсэндээ хэрэглэхэд мөн л нүрс сул задарч байгаа. Тэгэхээр манайх бол одоо дэлхийн бусад одоо огт хэрэглэдэггүй арт түмнээс 200 дахин илүү архин дондох эмгэгтэйгээр илүү ийм
байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг юм уламжлалт ойлголт байгаа л да, нийгмийн баяр ёслолыг, шинэ жилийг, цагаан сарыг, за энэ сургууль төгсөх ч юм уу альва нэг юмыг одоо энэ архитай тэмдэглэдэг, тэгвэл их сайхан баярладаг гэж ойлгодог. За энэ бол их ташаа ойлголт байдаг. За энэ дээр бол яг дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан стандарт хэрэглээ гэж байгаа. Энэ бол стандартаар хэрэглээ биш ээ. Хүн хэрвээ яг ингээд арх согтруулах хундаа хэрэглэх юм бол одоо өөрөөр хэлбэл 10 г цэвэр спирт энэ дэлхийн улс орнд бол 6-аас 14 г-ийн хооронд байдаг. За манайд бол 10 г гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ маань одоо 38 юм уу 42 градусын архиар бодох юм бол 30 г арх. За 60 г ликер, за 90 г вино, за 285 г пивны аль нэгийг хэрэглэх юм бол энэ бол илэг задлж чадах хэмжээ гэж үздэг хоногтой. Энээс илүү байх юм бол илэг гэмтэн задлж чадахгүй холдгод орно гэсэн ийм одоо үзүүлэлт байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл сүүлийн үед бол бас архигүй шинжилгээг тэмдэглэх ийм одоо хөдөлгөөн одоо хөрөмж байна л да. Тийм. Өөрөөр хэлбэл тэр одоо манай одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчилж байгаа өвчтөнгүүд мөн одоо энэ архины асуудлаа шийдсэн одоо төрийн бас байгууллагын сайн ажиллаж байна. За жишээлбэл арх тамхины шалтгаанд эмгэг судлалын төв гэж байгаа. Тэрний одоо тэргүүн цагт сугаргай гэж хүн байгаа. Энэ өөр архиныхаа асуудлыг шийдсэн Монгол улсад одоо 42-ын эрүүл идэвхтэй амьдрал клубүүд нэгдэж байна. За эдгээр маань одоо архигүй шинжилгээг тэмдэглэж байгаа. Энэ архигүй шинжилт бид хэд хэдэн удаа бас өргөдөж оролцож исэн. Үнэхээр юм одоо архитай одоо энэ шинжилтээ адилхан маш сайхан юм шинжил болж байгаа. Тэгээ бид нэр мэрэгжлийн эмчнэр бол энийг маш их дэмжиж байгаа. Таны ярианаас ингэж ойлголоо да хүмүүс нэг юм ойлголт байдаг шүү дээ. Хүний бид спирт дутагддаг тийм ээ. Спиртийн нөхөнч гэдэг юм ийм асуудлууд яригдаад. Тэгэхээр энэ бол ер нь байж болохгүй ойлголт. Энэ бол байж болохгүй. Энэ бол ороо буруу ташаа ойлголт. Өөрөөр хэлбэл тэр бус хүнсийнхаа бүтээгдэхүүнээс хүн өөртөө шаардлагатай энергийг одоо тэжээлийг бол авах боломжтой. Энэ бол тийм одоо заавал шаардлагатай ойлголт биш. Гэхдээ хүмүүс маань бас одоо буруу ташаа ойлголтоос болдго юм уу? Ерөнхийдөө эмч мэрэгчлэнийхээ үгийг сонсохоос илүү одоо хүмүүсийн энэ ам дамжиж ирсэн буруу ойлголтод төөрөгдөх, энд итгэх юм бол байдал бол байдаг. Энэ бол хүний заавал шаардлагатай зүйл бол биш ээ. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд архинд донтох эмгэгтэй хүмүүс эмчилүүлдэг. Тэгэхээр сүүлийн үед ер нь энэ танаа төвд ихвчж эмчилүүлж байгаа хүмүүсийн тоо буурч гинөө өсөж гинөө ер нь тоо баримтууд юу яа. Энэ ер нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Эрдэнэ Захирал байгаа. За энэ одоо хүний судалгаагаар бол 97 онд бол хүн амд бол 2.4% байсан. Одоо архин дондох эмэгтэй хүн сүүлдээ 6.4. Заас хамгийн сүүлийн тоогоор 13.2% болж нэмэгдсэн байгаа. Энэ бол зөвхөн архин дондох эмэгтэй хүний тоо. Тэгээд мөн одоо архины хэрэглээ хэв маягийг судалсан одоо судалгаа байгаа. Тэрүүгээр Монгол улсын насанд хүрсэн хүн амын 51.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэгч. Тэрний 8% нь эмэгтэйчүүд байгаа гэсэн тоо байгаа. Тэгэхээр энэ бол ямар харамсалтай тоо билээ. Тэгээд анх архийг хэрэглэж үзэж байгаа хүмүүс маань 15-аас 18 наснд анх хэрэглэж үзсэн дунджаар гэсэн юм тоо гарч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл сүүлийн үед л архин дондох эмгээг, за энэ архины хэрэглээтэй холбоотой бусад өвчин эмгээг, архины солиорол, архины тэнэрэл бол ихсэж байгаа. Жишээлбэл 90 онд бол би эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг төгсөөд анагаахын одоо сэтгцэн эрүүл мэндийн тэнхимд багшаар ажиллаж байхад тухайн үед бол архины солиоролтой хүний тоо их бага байдаг байсан. Тэр үед монголчууд архийг анх хэрэглэж хэлж байсан л да. Тэр үед бол одоо архины солиоролтой өвчтөн одоо оюутанд үзүүлээ гэхэд олддгүй байсан бол одоо манай одоо төвд жилдээ маш олон хүн хэвтэж эмчилүүлж байгаа. Ер нь бол манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол жилдээ 45,000 гаруй хүнд бол амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэрний 7,000 нь бол архин дондох эмэгтэй хүн. За 6,000 гаруй хүнд бол хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлдэг. Тэрний 1,000 гаруй нь бол яг архин дондох эмэгтэй хүмүүс бол байдаг. Тэгэхээр дондох эмгэг энэ өвчнөр өвчлөх гэдэг ойлголтод хүмүүс хол юм шиг санагддаг байх л та. Тэгэхээр би одоо жишээлбэл 7 хоногт нэг ч юм уу архи удаг ч гэдэг юм. Тэгээ сард 2-3 удаа архи удаг гэдэг архи удаг хүмүүсийн хувьд одоо би яг дондох эмгэгт орж ийнэ гэдгээ өөрөө мэдэх тийм боломж байдгүй. Одоо тийм хязгаарч гэдэг тийм зүйл байдаг. Архин дондох эмгэг гэдэг маань ер нь яг тодорхойлт нь архи уй гэсэн эмгэг дур хүсэлтэй болоод л ирвэл та үе хэрэгэлдэг болоод ирвэл энэ бол архины асуудалтай та эмчлүүлэх шаардлагатай гэдгийг бол хэлж байгаа. Ер нь бол архин дондох эмгэгтэй хүмүүс хэтрүүлэн хэрэглэгчийн шатанда энэ эмгэг үүсгэхээс өмнө бол тэрийн болгон ханддаг. Айл болохоор архин дондох эмгэгтэй бүр одоо сэтгцийн өөрчлөлтөө болсныхоо дараа ханддаг нь бол харамсалтай байгаа. Жишээлбэл одоо ингээд ер нь ингээд архи хэрэглэхний дур хүрээд за ар гэрийнхэн чи архи хэрэглээд байна гэд хэлээд өөрөө тэрэндээ харамсах сэтгэл төрөөд өөрөөр хэлбэл архин дондох эмгээг илрүүлдэг олон тест байдаг л да. Мичиганы сорил, аудит сорил
кейж гэдэг ингээд сорилууд байдаг. Энийгээр хамгийн одоо энгийн одоо Мичигааны сорилыг бол бүх өрхийн эмч нар бол бөглөө танд бол тодорхойлж өгнө. Ер нь сэтгцэн эрүүл мэндийн тусламж 3 шатлаар явдаг. Ганцхан сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлэхгүй. Одоо өрхийн буюу сумын эмч нар үзүүлж байна. 2 дугаар шатлалтаа бол аймгийн сэтгцэн буюу донтолтын эмч нар байна. За 3 дахь шатлалт нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн эмчнэр бол энэ бол архин дондох эмгэгтэй гэдгийг бол өөрөөр тодорхойлох боломжтой. Тийм учраас энийг бол эрт урьдчилан сэргийлэх асуудал чухал байдаг. Баярлалаа танд студид урьж биднээс мэдээлэл өгсөнд. Үзэгчдээр цагийн урт хөтөлбөрөөр үргэлжлүүлэх хүлээн авч үзнэ үү? За зочин хөтлөгч хоёртаа баярлалаа. Үзэгч та бүхний өвчгсөн архины зохистой хэрэглээг болоод бас дэмжин идэхтэй итгэлтэй байна. За хөтөлбөрөө хөдөө орон нутгийн сүүлтгсэн мэдээ сурвалжлагаар өргөжлүүлье. За Баруун бүсийн Завхан аймгийн нийт нутгийн 98% нь цасан бүрхүүл тогтсон байна. Одоогоор Сонгоны, Цэцэн уулан, Нөмрөг, Төдөвтэй, Яруу зэрэг 5 суманд өвлжил баг зэрэг хүндрээд байгаа юм байна. За өвлжилт хүндэрсэн эдгээр сумдад өвс төжид хургуулах шаардлагатай нөхцөлд онцгой байдлын техник хэрэгслийг бүрэн бүтэн байлгах ажлыг хангаж эхлээд байна. Завхан аймгийн нийт нутгаар энэ өвөл зас их хэмжээгээр унсан байна. Тал нам дор газраа 10-аас 20 см, өндөр уулархах хэсгээрээ 20-аас 30 см, гуу жалгандаа 30-аас 60 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтжээ. Дээр нь зуншлаг таарах хүн байж, бэлчээрийн гарц муу байсан нь нэр бүхий 5 суманд өвлжилт хүндрэх шалтгаан болсон байна. Энэ аймгийн одоо хэлцэг эмнэлгийн дарганаар сумдын засаг дарганаар томилогдож дуусч байна. Ингээд бид нэр аймгийн онцгой комиссоо шинжилэн зохион байгуулад аймгийн онцгой комиссийн хурлыг хийгээд ингээд одоо газар дээр нь одоо ажлын хэсэг томилж ажилуулъя гэсэн одоо юм хүсэлтийг засаг даргатаа тавьчихад байгаа. За түүнээс гадна одоо манай аймаг улсын нөөцийн өвс төжилийн одоо 5 цаг салбартай. Энэ 5 цаг салбаруудаас одоо өвс төжилийн борлуулалтыг хийж байгаа. Отор нүүдлийн тухайд тус аймгаас одоогийн байдлаар 20,000 орчим мал сүрэг зэрэгэлдээ аймагуудын отрын бүсэд өвлжиж байгаа юм байна. Харин отор хийж байгаа малчдыг нутаг орноос хөөх асуудлыг нутгийн иргэд гаргадаг. Энэ асуудал мөн одоо давтагдж байна. Өвлийн цагт отор хийсэн малчид буцахад маш их хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр тухайн аймагуудын удирдлагатай ярилцаж байгаа гэж байна. Аймгийн засаг таман газар онцгой байдлыг хэлсэн холбогдох хүмүүстэйгээ байнга одоо харилцаатай байгаа. Ер нь яг өвс төжилийн нөөц, улсын нөөцөд байгаа төжил бол байна. Өнөөдрийн байдлаар улсын нөөцөөс нэг борлогдож байгаа төжилийн 10 орчим хувь нь борлогдож малчцад төгөөж байгаа. Бид нэр байдал хүндөвтөр байгаа сумууд руугаа бол холбоо барьж тэнд өвс төжилийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай одоо арга хэмжээг бол авч байгаа. Эрчим хүчний найдвартай их өсөлт хангагдсанаар одоо өвлжилтийг одоо бас амжилттай давах тийм нөхцөл болцол бүрдэж байгаа. Яагаад гэх юм бол дизель станцууд маань дизель маань одоо юугаар түншээр ажилладаг байгаа. За энэ үед одоо нөгөө түншийг зөөх машин техник, зам харгуул хаагддаг, боогддог энэ асуудал бас нэг талдаа зэгцэрч байгаа. Цаашид баян хайрхан тэлмэн идэр тосон цэнгэл их уул зэрэг сумдад өвлжилт хүндэрч болзошгүй олон газар өвлжилт хүндэрвэл 80 орчим албан хаагч 130, 131, 166-гаар бүх газар очих боломжгүй. Ер нь бол нэг малчин өрх 3 хоногийн өвс тэжээлийн нөөцтэй сумын тухайд 7 өдрийн нөөцийг бүрдүүлэх зааварчилгааг өгсөн. Тиймээс иргэд болон сумдын удирдлагууд зааварчилгаан заасны дагуу үйл ажиллагааг авах хэрэгтэй. Түүнчлэн малчид зурагт райдугаар дамжуулан цаг агарын урьдчилсан мэдээг сайн сонсож байх хэрэгтэйг онцгой байдлын хэлцээс анхааруулж байна. Дараагийн мэдээ. Энэ жил цас их унснаас болж орон нутгийн замуудад цаснд боогдож хаагдах нь их байна. Тиймээс өнөөдөр хүн хүчит техник муутай орон нутгийн зам ангиуд хамгийн сүүлийн үеийн машин техниктэй болж хүчээ зузаатгаж байна. Улсын чанартай автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн орон нутгийн зам ангиуд хүн хүч техникийн хангамж сул байснаас болоод цаснд боогдож хүн машин саадах байдал байнга гардаг гэдгийг хэлж байна. Хөдөө орон нутгийн автозам засвар арчилтын компаниуд бол техникийн хувьд нэлээ тааруухан байгаа. Ингээд сүүлийн 3-4 жил дараалан одоо зам тээврийн яам, автозамын газраас одоо шин техникүүд тогтмол одоо нийлүүлж эхэллээ. Энэ бол одоо нүдээ олсон арга хэмжээ гэж би үзэж байна. Тоног төхөөрөмжөнд бол таараа байсан. Тэгээ одоо энэ тоног төхөөрөмжийг зам тээврийн яам болон холбогдох газруудаас ингээд нийлүүлж байгаа явдал бол бидэнд маш их ач холбогдолтой юм аа.
Орон нутгийн зам засвар арчилтын ажил зориулж дэлхийн 130 оронд нийлүүлдэг хамгийн орчин үеийн замын хүнд машин механизм тоногдох хөрөмжийг эхний ээлжид Булган, Төвд, Орногов, Ховд аймагуудын авто зам засвар арчилтын компаниудад нийлүүлж байна. Цаашдаа эх жил бол бид 19 тэрбумс тодорхой хэмжээний хөрөнгийг тоногдох хөрөмжчүүд ийм хөрөнгийг эх оноотой суулгаж байгаа. За энэ цаашдаа өвлжид төдөрж байгаа яг үдээд одоо энэ грейдерийн асуудал бол маш их байдаг. Зам давааг онгойлгох ийм шаардлагатай. Тэгээ өнөөдөр бол энийг хүлээлгэж өгч байгаадаа бас баяртай байна л да. За нийтдээ 730 сая төгрөгийн өртөгтэй машин механизм зам ангуудын хүч хүрдэггүй ажлыг маш богино хугацаанд төвөггүй нугалахаас гадна суурин дээр олон үйлдийг нэг зэрэг гүйцэтгэдэг гээд олон давуу талтай. Зам ангуудад техникийн шинжилэл хийгснээр орон нутгийн замд тээврийн жолооч нар сэтгэл тайван байгаль цаг агарын хүндрэл цаалтгүй зорчих боломжтой болж байна. Байгаль цаг агарын аюултай үзэгдэл ойх хэрийн төмөргөд болзошгүй аюул ослоос хүний амиг аврах нь онцгой байдлын албан хаагчдын үүрэг байдаг. Тэгвэл 2012 онд тэд 660 гаруй хүн иргэний амийг аварч 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн учирч болзошгүй эрсдлээс авран хамгаалсан байна. 2012 он онцгой байдлын нийт албан хаагчдын хувьд бэлтгэл бэлэн байдлыг шалгасан сорилтын жил болж өнгөрснийг жилийн эцсийн дүнгийн хурлаар удирдлагууд нь тодорхойлж байна. Иргэдийн хувьд ч аль нэг аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах мэдлэг боловсрол дутмаг байдгийг онцолж байсан. Энэ хурлаар алдаа оноогоо дүнснээс гадна оны шилдэг 21 албан хаагчийг шалгаруулан 3-аас 6 хүртэлх сарын талентад тэнцэх мөнгөн шагналаар урамшууллаа. Галын үнэтэй тэмцэх байгууллагын дасралтгүй 34 жил ажиллаа. Энэ хугацаанд нийт 1500 гаруй гал унтраах үйл ажиллагаанд оролцсон. Мөн 800 гаруй одоо хүний амь насыг галдмарын аюулаас авран хамгаалсан юм аа. 15 жил ажилласан байгаа гэж байна. Наадад энэ хэвээр авснаар нь цаашид улам илүү хийх эрч хүч урам зориг нэмж байна да. Жилийн эцсийн дүнгийн энэ хурлаар мөн эх орон ард түмнийхээ төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амьдсан онцгой байдлын 4 албан хаагчийг дурсаж хүндэтгэл үзүүлсэн юм а. Ирэх жилээс албан хаагчдынхаа нийгэм эрүүл мэндийн асуудал болон ажилчдын бүтэц оронтой техник технологийн чиглэлд төлхөө анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд манай гамшигаас хамгаалах зарим арга хэмжээний засгийн газрын 51-р тогтоол гэж байгаа. Энийг бас өөрчлөхийн тулд онцгой байдлын нийт 21 аймагт байгаа хилцүүдийг бүгдийг одоо өнөөдөр бол аймаг орон нутагт 21 аймгийн 7 нь бол онцгой байдлын газар байгаа, бусд нь хилцүү байгаа. Энийг газрын хэмжээнд өргөтгөх. Учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлнэ гэдэг нь онцгой байдлын албаны нэн түрүүнд хийх ажил байдаг. Хичнээн бэлтгэл сайтай байна. Тэр чинээгээрээ хохирол баг гардаг гэдгийг тэд хэлж байна. Тиймээс ч гамшигаас урьдчилан сэргийлэх бай загчдын оронтойг нэмэх ажлуудыг шат дараатаагаар хийн гэлээ. Одоо үзэгч тавханд пүрэв одоо 2 нарийн бэлтгэсэн мэдээ сурвалжлыг дамжуулан хүргье. Манай улсад шүдний өвчлөл ихсэх болсон байна. За судалгаагаар насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй 40-оос дээш насныхын хиймэл шүд хийх нь ихссэн. За мөн хүүхдийн өвчлөлийн гол шалтгаан нь шүд болчиход байна. Тиймээс шүдний эмч мэрэгжилтнүүдийн эрэлт үүнийг дагаад ихсэж байгаа гэмчнэр мөн хүлээн зөвшөөрч байна. Шүдний өвчлөл жилээс жилд ихсэж байна. Үүнтэй тэмцэх эмч мэрэгжилтнүүдийн эрэлт хэрэгцээ ч мөн их байна. Тэгвэл өнөөдөр Монгол Солонгос хоёр улсын хамтарсан төслийн хүрээнд шүдний эмчийн туслах бэлтгэх сургалтыг эхлүүллээ. За сургалтанд эхний ээлжинд 60 орчим хүнийг хамруулж байна. Тэд үн төлбөргүй суралцах юм аа. Мэдээж бас Монгол улсад дан ганц шүдний эмчсээр одоо Монголын хүн амын дунд амны өмдөө өвчлөлийг бууруулах болцоогүй. Энэ бол ерөнхийдөө багийн үйл ажиллагаа байдаг. Тийм учраас шүдний эмнэлэг дээр шүдний эмчид тусалдаг. Одоо сайн туслагч байх хэрэгтэй. Тэгээ хараахан бол биднүүд бол саяхны бүрт бол дандаа совилогч мэрэгжилтэй хүмүүсүүдийг авч сургаж байсан бол одоо албан ёсны сургалт бий болсноор Монгол улсад нүүр ам судлалын сургууль дээр энэ одоо мэрэгжилтний бэлтгэх, мэрэгжлийн чиглэлийн мэрэгжлийн сургалтыг явуулснаар одоо албан ёсны сургалт болж шүдний эмнэлгийн багийн үйл ажиллагаа илүү их сайжирна гэсэн одоо үзэж байгаа. Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Гэтэл манай улсад насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь бага насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь шүдний өвчлөлтөө гэсэн судалгаа гарчээ. Шүд өвчтэй бол дотор эргэтнүүд дагаад өвчлөлтгийг мартаж болохгүй гэж эмчнэр сануулж байгаа.
Шүдний эмч бүрд туслах хэрэгтэй тул энэ мэргэжлийг Монголд дэлгэрүүлэх эхлэл нь энэ сургалт эмгэлээ. Бид нар одоо 1000 гаруй нүүр амны эмчийг бэлтгээд гаргасан шүү дээ. Гэхдээ ихэнх нь хувьд ажилдаг хувийн эмнэлгүүд ч гэсэн ард иргэдтэй л үйлчлэгээ хийдэг. Тийм учраас одоо өнөөдрийн энэ ассистент эмчийн туслагч бэлтгэхийн сургалт бол Монголд анх удаага хийгдэж байгаа юм. Бид нар Монголын энэ нүүр амны эмч нарын туслахыг зөвхөн ангаахын сувилагчаас курсээр бэлтжижсэн. Одоо яг олон улсын стандартад тохирсон 10 жил төгссөн 10 жилийн босролтой хүмүүсээс ассистент бэлтгэж өгч байгаа. Шүдний эмчийн туслах бэлтгэх энэхүү төсөл Солонгос улсын засгийн газрын тусламжаар КОИКА байгууллага эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль хамтран 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм а. Агарланд хөтөлбөрт хамтан үзэгч тавханд баярлалаа. Манай улсад Бурхан халдун, Отгон тэнгэр, Ээж хайрхан, Алтан овоо зэрэг Монголын түүх соёлыг хадгалсан 60 гаруй уул бий. Эдгээр уулаар явсан аян замын тэмдэглэлээ соёлын гавь зүтгэлтэн Аким ном болгон бүтээсэн байна. Түүний ном бидний хойч үеийнхэнд хөшөө дурсгал, уул усаа хүндлэн хайрлах уламжлалыг өртөөлж, түүхийг өгүүлэх бүтээл болсон гэж анхны уншигчид нь үнэлж байна. Соёлын гавь зүтгэлтэн Аким номоо нар үдэж уус уруулжсэн Баядан явагчийн Баядуухан тэмдэглэл хэмээн тодтогчээ. Тэрээр монголчууд дахлах домогт уусаа үл хүндлэн ухаж төнхөж сүйдэлж байгаад имзэглэж зарим түүхийн дурсгалд хүний гар хүрээгүй байгаа дээр нь номондоо ч болов мөнхлий гэж бодоод энэ хүү номоо бүтээсэн байна. Монголын домогтой дахлахтай энэ уулын тухайлг энэ номыг бичиг нэлээд олон жилийн өмнөөс мөрөөдсөн. За тэгээд энэ номынхаа энэ мөрөөдлийнхаа одоо 3-1-ийг одоо биелүүлсэн гэж би бодож байна. Ингээд энэ 3 ном гарахаас нэгдүгээр энэ одоо би бичлээ. Яг цогцоор нь авч бичсэн юм байна. Домог, үлгэр, туулс одоо тэр уултай холбоотой тэр уулын сан, тэр уулын савдаг ер нь юу байдгийг ингээд бүгдийн цогцоор нь бичсэн. Энэ ном бол хойч үеийнхэндээ юу үлдээж гэнэ гэдгийг яг нотлно. Энэ номонд тухайн дахлах дуулын нутаг орны онцлог холбогдох домог зэргийг нутгийн иргэдийн ярианаас тэмдэглэснээр бичжээ. Мөн Монголын түүх соёлыг хадгалсан хөшөө хадны сүг зургийг одоо байгаа байдлаар нь зураглан бичиж 700 орчим өнгөт зургаар баяжуулсан байна. За ийхүү бидний унших номын тоо нэгээр нэмэгдэж байгаа бол Асрамжийн газрын хүүхдүүдийн номын сонг ахлахангийн сурагчид баяжууллаа. Засгийн газраас Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхэд нэг ном аяныг эхлүүлсэн байна. За энэ аяныг Монгол улсын их сургуулийн байгаль лицей ахлах сургуулийн сурагчид дэмжиж байгаагаа илэрхийлж багчуудад ном хандивлан ном уншихыг уриалсан байна. Хүүхдийн хөгжил хамгааллын төвд 50 гаруй хүүхэд хүмүүждэг байна. Эдгээр хүүхдүүд унших номтой болж байгаадаа баяртай байлаа. Тэдэнд уран зохиол, дүрслэх урлагийн нийт 240 гаруй номоос гадна эвлүүлдэг тоглоом бэлгэлсэн юм. Одоогийн манай төв болго шинээр байгуулж байгаа учраас номын сан маань тийм хөрөлцөөтэй биш, ном маань тийм хангалттай биш байдаг. Зөвхөн одоо ерөнхий боловсролын сургуулийн одоо сурагчдын одоо хичээлийн номнууд байдаг байсан. Тэгээд одоо мөсийн одоо лицей сургуулиудын одоо энэ багш сурагчдын энэ одоо нэг хүнд нэг ном гэсэн аян манай төв дээр одоо ирж үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллагын зүгээс маш их баяртай байна. Яаж хүүхдүүд нь өөрсдөө уншаад зогсохгүй. Өөрсдөө төр номноос одоо юу мэдрээд ойлгоод тухайн зүйлийг таньж мэдэх чадварыг олж авахаас гадна бас нэг өдрөө болгон ном худалдаж аваад уншаад явах чадвар боломжгүй тийм хүүхдүүдтэй өдөр өгье гэж бид зүгээр саналын нэг тавьсан яахан хүүхдүүд яаж хүлээж авах вэ гэж дуртай хүлээж авсан эдгээр өөрсдөө зохион байгуулсан. Тэд нэг удаа ном бэлгэлээд орхидог биш. Сард нэг удаа хүүхдийн хөгжил хамгааллын төв дээр ирж хүүхдүүдэд шинэ ном бэлгэлж уншсан номынхын талаар ярилцаж байх юм байна. Ингэснээр Асрамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг чөлөө цагийг зөв өнгөрөөж нийгэмд хэрэгтэй хүмүүс болоход нь нөлөөлнө хэмээн байгаль их ахлах сургуулийн багш ярьж байлаа. Мэдээлэл төлбөр үргэлжлэж байна. Өнөөдөр 12 дугаар сарын 21-ний өдөр. Энэ өдрийн талаар нийгэмд олон төрлийн мэдээлэл тархаж байсан. Харин өнөөдөр цагдаа ерхий газраас мэдээлэл хийж нийгмийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа энэ төрлийн мэдээллийг түгээсэн хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ аль биесээр мэдээллээ. 1960 оны үед нийгмийг төөрөгдүүлсэн мэдээлэл суртал ухуулга хийсэн хүмүүс хариуцлага тооцож байжээ. Харин өнөөдөр манайд ийм цуу яриа худал мэдээлэл тараасан хүмүүстэй хариуцлага тооцох хууль зүйн залт байдаг эсхийг бид тодрууллаа. Нийгмийг ингэж бужигнуулж
нийгмийн хэв журмыг одоо алдаг дууж хууль ус энийг далимдуулаад энэ цуурхал тараас нь сурагтлаас нь болж иргэдэг одоо гэмт халдлага одоо турхирсан гэмт үйл ажиллагаанд турхирсан ийм ажиллагаа одоо хийж үүмэнд оруулсан энэ улсуудаа хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг албан ёсоор хэлэх байна. 12 сар гарсаар нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 135-аас 145 хүн ирүүлжүүлэгдэж байна. Учир нь энэ сард тэмдэглэлт баяр байгууллагын шинэ жил олон тохиолддог. Гэтэл өчигдөр буюу 12 дугаар сарын 20-нд 195 хүн ирүүлжүүлэгджээ. Тиймээс цаг уурын өөрчлөлт дэлхийн төгсгөл зэрэг цуурхалд автан арх дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас санууллаа. Одоо үргэлжлүүлээд орчуулах редактор Дэвшин Жаргалан бэлтгэсэн дэлхийн мэдээг үзэж тавхан дамжуулж хүргэе. За өнөө байгалийн гамшиг болж дэлхий сүрнэ гэсэн цуу яриг тараасан олон нийтэд ийм баталгаагүй мэдээлэл хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал зөвхөн манай улсад яригдж байгаа юм биш. За дэлхийн олон улс оронд ийм цуу яриг тараасан үүнийг баяргадад хатуу арга хэмжээ авч байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн мэдээлж эхлэв байна. Харин дэлхийн сүрлийг зөнгөсөн гих Мая омгийнхны хувьд энэ өдрүүдэд шинэ нэрэн үе угтах ёслол уламжлалт цан үйлээ хийж байгаа тухай мөн мэдээллүүд ирсээр байна. За Мая омгийнхан сүүлийн хэдэн өдрийн туршид олон улсын анхаарлын төвд орсон ард түмэн болоод байна. 2012 он гарсны дараахнаас эхлээд дэлхийн сүрлийн тухай яригдж, эрдэмтэд одон орон судлаачид болоод олон жилийн туршид Маячуудын түүх дурсгалыг судалсан мэрэгдүүд хүртэл шинжлэх ухааны баримт нотолгоонуудыг дэлгэн дэлхийн сүрэл болохгүйг баталсаар ирсэн. Гэвч амд амьдсан цуураа шинжлэх ухааны баримт нотолгооноос илүүтэйгээр тархаснаас болж Аргентинд гэхэд дэлхийн сүрхэн гэдэг цуурайг далимдуулагчид Барилочи гэдэг хотод 2 супермаркетыг тонон дээрэмцэн хэрэг гарчээ. Тус улсын ерөнхийлөгч Кристина Фернандес холбооны хууль сахиулах хүчнийхнийг тус хот руу илгээж энэ хэргийг үйлцэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохоо амлаад байна. За мөн цуурай тарааж нийгмийн амар тайван байдлыг алдагдуулахыг чармаагчдын эсрэг хатуу тэмцэж байсан улсын нэгэнд манай хөрш Хятад улс. Сүүлийн өдрүүдэд гэхэд шашны урсгалынхан ийм цуг идэвхтэй тараасан бөгөөд за 900 гаруй хүнийг саадуулан хорж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн сүрэл тохиохгүйг батлах олон баримт мэдээллийг дэлгэн дамжуулж байлаа. За дэлхийн сүрхэн гэдэг цуурай зарим нэг жижиг хот тосхныг нэлээд алдаршуулаад авлаа. Тухайлбал Туркийн Сиринс гэдэг тосхон сүүлийн өдрүүдэд жуулчдын хүлд их дарагдж байгаа юм байна. Бурхны мэндэлсэн газар гэгддэг энэ тосхоныхан харин дэлхийн сүрлийн тухай цуурай ашгаа өглөө хэмээн ярьцгаад суна. За мэдээж бидний хувьд сайхан сурчилгаа боллоо. Дэлхийн сүнэн гэдэг бол сурчилгаа. Үүнээс илүү нь байхгүй. Манай Армагеддон гэдэг дарс бол дэлхийд хамгийн шилдэг нь. Сайн мэдэхгүй байгаач ямар ч байсан 10,000 гаруй дарс зарчих юм шиг байна шүү бид. Францын өмнөд хэсэгт орших Биогараш гэдэг жижигхэн хот мөн л олонний хүлд дарагджээ. 60-аас 70-аад оны үед хиппи хөдөлгөөн үүсэж байсан гэгддэг энэ хотод өвөрмөц хэлбэртэй шов хоройтой уул оршдог бөгөөд за энэ хүү ууланд харь гаргийнхан буудаг, за тэдл хүн төрлөختнийг аврагна гэсэн цуу яриа домог олон тархсан байдаг юм байна. За үлгэрт домогт итгэгчид энэ ууланд их эрцгээдэг. Хотын эрх баригчид дэлхийн сүрэн гэдэг цуу яриаг далимдуулагчид хүмүүсийн итгэл сүсгийг ашиглагчид элдв хэрэг тарихаас болгоомжлон энэ уулын эргэн тойронд харуул хамгаалалт гаргахад хүрчээ. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бид аваад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч энэ тухай үзүүлж байгаа. Гэвч сониуч хүмүүс их ирж байна. Элдв цуу ярианаас болж өөртөө болон бусдад муу юм хийгчид гарахыг үгүйсэхгүй байгаа учраас энэхүү сонор сэрэмжээ дэвшлүүлээд байна. За энэ хооронд төв болоод өмнөд Америкт оршин суудаг Мая омгийнхан дэлхийн сүрлийг хүлээх биш харин шинэ эрен үе эхэлж байгааг өгцөн ёслол, завламжлалт зан үйлээ хийцгээж байна. Нар болоод гал дахих эртний Маячуудын үлдээсэн түүх дурсгалуудаа болоод за өөрсдийгөө элдв муу бүхнээс зайлуулж ариусгах ёсыг үлдэсгэж байна. Ийм ёслолыг омог омгоороо хийж байгаагийн дээр төр засгийн түвшинд шинэ нэрнийг өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. За тухайлбал Индиан омгоос гаралтай Боливийн ерөнхийлөгч Эва Моралес Титикака нуурын иргэдэх Инчи арал дээр болсон Маячуудын хуучин цаг тооны бичиг дуусч шинэ нэрийн эхэлж байгааг өгсөн уламжлалт ёслолд оролцсон байна. Харин Гватемалийн ерөнхийлөгч үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болж байгаа шинэ нэрийн угтах ёслолд гадаадын зочид төлөөлөгчтэйгээ хамтаар оролцож байна. Тиймээс Мексик, Гватемала гэд Маячуудын түүх дурсгалууд бүхий хот тосгонууд өнөөдөр гадаадын жуулчдын хүлдэж ихээр дарагдаад байна. Тиймээс шинэ нэрийн эхэлж байна. Бид дэлхийн сүнэн гэдэгт огтхон ч итгээгүй. Энэ бол шинэ тоолол эхэлж байна гэсэн үг. Үнэхээр дэлхийн сүнэх байсан бол бид энд ирэхгүй л байсан биз дээ. Миний хувьд шинэ нэрнийг угтах хувь зайтай төрсөндөө л баярлаж байна да.
За бүхэлдээ төв болоод Өмнөд Америкийн улс орнуудад түүгээр зогсохгүй шинэ нэрэн угтах арга хэмжээ болж байгаа улсуудад хүртэл баярын арга хэмжээ болоогүй. Ихэнх муж хотуудын амьдрал бусад өдрүүдийн адилаар л хэвийн өрнөж байгааг хэвлэлийнхэн дамжуулан үзүүлж байна. Дэлхийн мэдээ үргэлжлэж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама гац зэвсэг ашигласан хүчирхийллийг тассан зогсоох ямт хоорондын тусгай комиссийг байгуулж тэргүүнээр нь дэд ерөнхийлөгч Жо Байденыг томилсон. Тэгвэл өчигдөр тус зөвлөлийн анхны хуралдаан болсон байна. Захаалттай улсын тус хуралдааны үеэр хууль сувирлах байгууллагын төлөөлөлтөд зэвсгийн худалдаанд хориг тавих хуулийн төслийн асуудлаар хилэлцүүлэг өрнүүлэхээр болсныг зарласан байна. За мөн өмнө нь ийм хуулийн төслийг боловсруулахад хууль сувирлах байгууллагын оролцож байсан ч сенатаар хилэлцүүлэгдээд доод танхимаар батлагдаагүй тул дахин шинэ шийдвэртэй арга хэмжээ авах хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байгааг дэд ерөнхийлөгч мэдгдсэн байна. За Их Британи дахь Эквадорын элчин сайдад хорогдож байгаа WikiLeaks сайтыг үндэслэгч Julian Assange дэлхийн бүх улс орнуудтай холбоотой ээлжид баримтуудыг орой үед тус сайт хэвлэх болно гэдгийг мэдгдсэн байна. Assange Эквадорын эрх баригчдаас улс төрийн оргонол хүсч элчингийн байранд нь хорогдох осноос хойш хагас жил өнгөрч байгаа бөгөөд өчигдөр элчингийн байрны тагтан дээрээс дэмжигчдтэй хандаж өгүүлэхдээ ийхүү мэдгдсэн байна. Тэрээр эх 13 оны туршид WikiLeaks сайт сая гаруй нууцын зэрэгэлтэй гэх материалыг хэвлэн нийтлэхээр бэлтгэж байгааг хэлсэн байна. За түүнийг Эквадорын элчингийн тагтан дээрээс дэмжигчдтэй болоод сэтгүүлчдэд хандаж үг хэлэх үед цагдаагийнхан харуул хамгаалалтаа чангатгсан байлаа. Гэхдээ энэ үеэр ямар нэгэн ноцтой асуудал мөргөлдөөн гараагүй байна. Кочигийн их сургуулийн Макамото Окимура тэргүүтээ Японы эрдэмтдийн баг сүүлийн 6000 жилийн хугацаанд тус улсын Нанкай хүрхрийн орчим дахь номхон талайн эргийн нутаг 15 удаагийн хүчтэй цунамигийн давалгаанд өртөж байсан гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мэргэжилтнүүд Котимужийн Тоса хотын эргийн дагуух цунамигийн дараа тогтсон цөөрмийн гүнд судалгаа хийснийхаа дүнд дээрх дүгнэлтийг гаргасан байна. За тэд энэхүү цөөрмийн гүнд 6000 жилийн өмнө үүссэн геологийн тогтцыг судлаад хүчтэй цунамигийн дараа үлдсэн байж болох тунцны 15 үе байгааг тогтоожээ. За мөн хүчтэй цунами энэ нутагт 300-аас 500 жилийн зайтайгаар болж исэн гэж дүгнсэн байна. Бид үзэгч та бүхэнд улсын хурлын дотоодод болон дэлхийд дахин дөрвөнсөн зарим үйл явдлын мэдээ сурвалжлагаас үзүүллээ. Үзэгч та бүхэн хөтөлбөрийн төгсгөл ус цагаар хүрээлэнгээс ирүүлсэн 20 өдрүүдийн цагаар үржилсэн мэдээг хүлээн авч үзсэн үү? Эрхэм үзэгчдээ Монголын мэдээ агентлаг 12 сарын 21-ний өдрийн буюу Байсан гарагийн цаг үрд мэдээлэл хөтөлбөрийг хэлж удаагарыг үзүүллээ. Бидэнд таамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн маргаашин амралтын өдрүүдэд хаяд тухтаа сайхан өнгөрүүлээрэй.